Цаана хүүхдүүдээ Солонгоо агшинаа найзуудаа Бурхан Египтээс гарсан Израиль ард түмэнд маш онцгой нэгэн дүрмийг өгсөн байгаа. Тэр юу юм бол? Яг зөв. Тэр бол 10 хууль. 10 хууль болохоор Израиль үндэстэн Бурханы ард түмэн болохынхоо хувьд яаж амьдрах ёстойг зааж өгсөн тийм дүрм байсан байгаа. Тэгвэл 10 хуулиас хамгийн чухал дүрм нь юу юм бол? Тэр бол хамгийн ихний хууль болох чи надаас өөр бурхантай байж болохгүй буюу Бурханаас өөр зүйлд мөргөж, түүнийг дагаж, үйлчилж болохгүй гэсэн дүрм байдаг. Хүүхдүүдээ та нар ч гэсэн 10 хуулийг дагаж мөрддөг үү? Энэ 10 хуулийг зөвхөн Израильчууд л дагаж мөрдөх ёстой юм болов уу? Үгүй тийм ээ. Одоо цагт амьдарч байгаа бид нар ч гэсэн 10 хуулийг заавал дагаж мөрдөх хэрэгтэй. Тэгвэл 10 хуулийг дагснаар өрөөгдөх ёроолыг Есүс бидэнд зааж өгсөн байна. Тэгвэл энэхүү ёроол нь юу болохыг бүгдээрээ хамтдаа Библиэс харцгаах уу? Шинэ гэрээ номны Матай 5 дугаар бүлгийн 3-аас 10 дугаар ишлэл байна. За бүгдээрээ багшлаа хамт уншийе. Матай 5-ын 3-аас 10. Сүнсэндээ ядуус ёроолтэйе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ёроолтэйе. Тэд тайвшрал авах болно. Дүлгөөнчүүд ёроолтэйе. Тэд дэлхийг өвлөх болно. Зөвхт байдлын төлөө өлсөж цангагсад ёроолтэйе. Тэд цатгагдах болно. Энэрнгүйчүүд ёроолтэйе. Тэд өршөөл инэрлийг хүртэх болно. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ёроолтэйе. Тэд Бурхныг харах болно. Амар тайвныг тогтоогсод ёроолтэйе. Тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэх болно. Зөвхт байдлын төлөө хавчигдагсад ёроолтэйе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм аа. Тэгвэл бүгдээ энэ 8 ёроолыг хамтдаа задлж харах уу? Матай 5-ын 3 дугаар ишлэлдэр сүнсэндээ ядуус ёроолтэйе гэж бичсэн байна, тийм ээ? Тэгэх юм бол тийм хүмүүс Тэнгэрийн хаанчлалыг өглөх юм аа гэж хэлсэн, тийм ээ? Энэ тэгвэл юу гэсэн үг юм бол? Сүнсэндээ ядуу хүмүүс гэж ямар хүнийг хэлж байгаа юм бол? Бурхны ивэлгүйгээр амьдрч чадахгүй байгаа тэр нэгнийг хэлдэг байна шүү дээ. Тэд нэр өөргөлж Бурхны өмнө зүр сэтгэлээ өчн хийлж Бурхны ивэлийг хүсэмжилдэг хүмүүс айхан. Бурхан ийм хүмүүст Тэнгэрийн хаанчлалыг өгнө гэж амласан биш тийм ээ? За тэгвэл Матай 5-ын 4-р ишлэлдэр гашуудагсад ёроолтэйе. Тэд тайвшрал авах болно гэж хэлсэн байна. Тэгвэл гашуудагсад гэж ямар хүмүүсийг хэлж байгаа юм бол? Өөрийнхөө хийсэн бүх буруу гим нүглээс болж гимшиж байгаа хүмүүсийг хэлж байгаа юм шүү дээ. Өөрийнхөө гим нүглээ Бурханд өчн хийлээд чин сэтгэлээсээ гимшиж залбирж байгаа хүмүүсийг гашуудагсад ёроолтэйе гэж хэлсэн байна. Өөрийгөө гимтэй хүн гэдгээ мэдж байгаа нэгнийг Бурхан тайвшруулж өгөх болно гэж амласан байна. Хүүхдүүдээ та нар буруу юм хийсэн үедээ гимших сэтгэл төрдөг үү? Бид нар бусдын өмнө буруу зүйл хийсэн бол заавал гимшиж буруугаа хүлээн зөвшөөрч мэддэг байх хэрэгтэй байна. За тэгвэл цааш нь харъя. Матай 5-ын 5 дугаар ишлэлдэр дүлгөөнчүүд ёроолтэйе. Тэд дэлхийг өвлөх болно гэсэн байна. Дүлгөөн хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлж байгаа юм бол? Гим нүглээс хол байдаг бөгөөд зөвхөн Бурхныг л хардаг хүнийг дүлгөөн хүмүүс гэж хэлдэг байна шүү дээ. Тэгвэл ийм хүмүүс дэлхийг өвлөж авна гэж Библиэлд хэлсэн байна, тийм ээ? Үзэн ядалт, шунал, атаархал, уур хилэн гэх мэт тэр муу сэтгэлийг агуулаагүй, тийм ээ? Тэр сэтгэлээс хол байдаг хүмүүсийг дүлгөөн хүмүүс гэж хэлдэг байна.
За тэгвэл Матай 5-ын 6 дугаар ишлэлдэр зөвхт байдлын төлөө өлсөж цангагсад өрөөлтэйе. Тэр цатгагдах болно гэсэн байна. Тэгвэл энэ дэлхий дээр зөвхт хүн гэж байгаа болов? Энэ дэлхий дээр зөвхт хүн гэж нэгч байхгүй. Харин ганцхан Бурхан л зөвхт юм аа. Тэгвэл зөвхт байдлын төлөө өлсөж цангаж байгаа хүмүүс бол Бурханыг хүсэмжилж, Бурханыг хүсэн хүлээж байгаа хүмүүсийг хэлдэг байх юм, тийм ээ? Яагаад гэвэл тэд нар Бурхантай адилхан зөвхт байхыг хичээдэг хүмүүс учраас тэд нар Бурханыг хүсэмжилж хүлээдэг байх юм. Ийм хүмүүс сүнслэг зөвхт байдлын төлөө үргэлж цангаж байдаг байх юм. Тийм учраас Бурхан тэднийг өөрийнхөө үгээр цатгах болно гэж хэлсэн юм, тийм ээ? За тэгвэл Матай 5-ын 7 дугаар ишлэлдээ инэрэнгүйчүүд өрөөлтэйе. Тэд өршөөл инэрлийг хүртэх болно. За тэгвэл инэрэнгүй хүмүүс гэж ямар хүмүүсийг хэлдэг юм бол? Яг зөв. Бусдыг уучлж мэддэг хүмүүсийг хэлдэг байх юм. Яагаад гэвэл тэр хүмүүс Бурхан намайг уучлсан гэдгийг санаад бусад найзуудтайгаа ч гэсэн уучилдаг байх юм шүү, тийм ээ? Тэгвэл Есүст итгэдэг хүүхдүүд бид нар ч гэсэн Бурхан намайг уучлсан юм чинь би ч бас чамайг уучлнаа гэд бусдыг уучилдаг зүрхсэтгэлээр амьдрах хэрэгтэй байх юм, тийм ээ? За, бусдыг уучлах юм бол Бурхан ч гэсэн намайг уучлах нэ. За, тэгвэл цааш нь харъя. Матай 5-ын 8 дугаар ишлэлдэр зүрхэндээ цэвэр ариун байгсад өрөөлтэйе. Тэд Бурханыг харах болно гэж. Зүрхэндээ цэвэр ариун гэж ямар хүнийг хэлж байгаа юм бол? Энэ бол үнэнч хүмүүсийг хэлж байгаа. Ямар нэгэн худал хуурмаг зүйлийг сэтгэлдээ агуулаагүй, тийм ээ? Бас хэн нэгэн хүнийг хуурч мэхлээгүй зөв амьдардаг хүмүүсийг хэлдэг байх юм шүү, тийм ээ? Тэгвэл худал хуурмгийг тээж байгаа хүмүүс Бурхантай нөхөрлөж чадах болов? Чадахгүй шүү дээ, тийм? Тэр хүмүүс бүр мөргөл өргөөд залбирч чаддгүйгээ боддоо. Тэгвэл бид нар зүрх сэтгэлдээ цэвэр ариун байх хэрэгтэй байх юм. Бусдыг хуурч мэхэлж болохгүй, тийм ээ? Мөн зүрх сэтгэлдээ худал хуурмгийг тээж болохгүй юм, тийм ээ? За тэгвэл бүгдээ цаашаа харъя. Матай 5-ын 9 дугаар ишлэлдэр амар тайвныг тогтоогсод өрөөлтэйе. Тэд Бурхны хөвгүүд гэж нэрлэгдэнэ гэсэн юм, тийм ээ? За тэгвэл амар тайвныг тогтоогсод гэдэг нь ямар хүмүүсийг хэлж байгаа юм бол? Тэд нар бол ямар нэгэн хэрүүл маргааныг эцэслэн зогсоодог хүмүүс байх юм шүү, тийм ээ? Ийм хүмүүсийг Бурхан өөрийнхөө хөвгүүд гэж дуудана гэж хэлсэн байна. Тэгвэл бид нар хэрүүл маргааныг талсан зогсоодог. Альва маргаантай асуудлыг маш мэргэн ухаантайгаар мөн найрсаг, хийлдэг байдлаар шийдвэрлэх хэрэгтэй байх нэ. За тэгвэл хамгийн сүүлд нь Матай 5-ын 10 дугаар ишлэлдэр зөвхт байдлын төлөө хавчигдагсад өрөөлтэйе. Тэнгэрийн хаанчлал бол тэдний хэмаа гэж хэлсэн байна, тийм ээ? Тэгвэл Бурхны хүслийн дагуу амьдрахаар шийдсэн хүмүүсийг хэн гэдэг байх нь? Зөвхт байдлын төлөө хавчигдсан хүмүүс гэж хэлдэг байх нь шүү дээ, тийм ээ? Яагаад гэвэл тэд нар Есүст итгэдгээсээ болоод, тийм ээ? Тэд дэлхийг үзэн ядагддаг. Мөн бүтэлсэн өдөр болохоор 6 цэнгэл хөөлгүйгээр, тоглоом наадгайн араас явуулгүйгээр мөргөлдөө оролцох гээд, тийм ээ? Бурханд мөргөл өргөх гээд цаг гаргаад ирж байгаа хүмүүс байх нь шүү, тийм ээ? Мөн тэдгээр хүмүүс хоол идэх бүртээ Бурхан эзэнтэй талархаж залбирдаг хүмүүс байх нь шүү. Найзуудаа, заримдаа бид нар хоолны газар, тийм ээ? Цайны газар очоод хуушуур идэхийнхаа өмнө нүдэ анаад залбирх юм бол эргэн тойрны хүмүүс яадаг вүлээ? Заримдаа бидрэг маш хачин жигтэй нүдээр хараад шоолдог шүү дээ. Хичнээн шоолж, дооглож байсан ч гэсэн хамаагүй тэр хүмүүс Бурхан эзэндээ талархаад залбирдаг байх юм.
Тэгвэл найзуудаа та нар эдгээр 8 ёроолыг авахыг хүсэж байна уу? Үнэхээр та энэ 8 ёроолыг авахыг хүсэж байгаа бол эдгээр 8 ёроолыг зүрх сэтгэлдээ хадгалаад нэг нэгээр нь биелүүлэхийг хичээгээрэй. Тэгэх юм бол Бурхан чамд заавал туслах болно. Тэгвэл бүгд хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньда баярлалаа. Та биднэрт дэндүү хайртай учраас та бидэнд бас 10 хуулийг зөвшөөрч өгсөнд баярлалаа. Бидэнд Бурханы хүүхдүүд хэрхэн яаж амьдрах ёстой хууль дүрмийг ч гэсэн бидэнд зааж өгсөнд баярлалаа. Бас бидэнд зориулаад 8 ёроолыг бас бидэнд хэлж зааж сургаж өгсөн учраас танд баярлалаа. Бид нар эдгээр 8 ёроолыг биелүүлж амьдрахын тулд нэг нэгээр нь сайн санаж, хичээнгүйлэн сахиж амьдрахын тулд бүх зүйлээ зориулан хичээдэг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Тэгээд эдгээр 8 ёроолыг ганцаараа идлээ зогсохгүй, бас найзуудтай, аав ээжтэй, өвөө эмээдээ бас эдгээр 8 ёроолыг зааж хамт хуваалцахад та туслаарай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш 8 ёроолыг марталгүйгээр цээжлээд тэгээд тэрхүү 8 ёроолийн дагуу амьдэрсэн хүүхдүүд байцгаая. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.